За ойрд аялалд гарч видео хийх бүтэнд нэлээд удчихсан байна. За өнгөрсөн амралтын өдрүүдээр ойрхон 1 хоногоор майхантай аялал хийгээд ирлээ. За ингэж явахдаа бас цастай замд бас тодорхой шалгууруудыг давж өөрсдөө бас тест хийгээд ирэх завшаан гарсан. За хамгийн түрүүнд уулын бэлтгүүрээд яг модны ёроолоос эхлээд ихэнх шалгуурууд гарч эхэлсэн. За онын доор байна. Ингээ дугаарынхаа хийг сулж байгаа ийм доор байгаа. Энд битээр замын байдлыг харсан шигээ. Олон нөгөө машин яваагүй юм. За энд гарч байгаа асуудал нь огцсон өгсүр замд дулгаатай замд өгсөх шаардлага гарсан учраас эхнээс нь дугууныхаа хийг суллах шаардлага гараад за PCI-ээр бол 20 баараар бол 1.4 хүртэл дугууныхаа хийг суллаад гарахад бол ямар ч асуудалгүй гарсан. Дугууныхаа хийг суллаад явж байгаа. За ямар ч ийш ингээ гараа авчлаа. Айгуу дөдгөр байгаа юм шүү. Яасан замгүй болсон юм уу? Бүрий багийн ажиллагаа гарч байна шүү дээ. За хоцсон. Мэрэгчний болчих. Хой. Замгүй газраар яваад байгаа юм шүү. Бид нар ч одоо энэ дээрээ ингээ гацчихад байгаа байхгүй. За энэ хоёр одоо ийшээ судалсан юу болов? Одоо юу ятсан бэ? Энэ моднууд ингээд унаад тэгээ замаа хаацсан. Дээшээгээ эргээд ингээд жоох мөшгөлдөж таарч ингэж хэгэлдэж байгаад буух юм байна. Уг нь бол зам байдаг. Тэр маань алга болчиход. Өмнө харлаа хийш. За. Энэ одоо ингээ харах юм бол яг энэ ингээд моднууд унцсан байгаа. Энэ уг нь яг чигээрээ зам байсан байна. Тэр доор манай газарч зогсож байна. Ийшээ тарих боломжгүй. Нэргүй хараад ингээд орой явна да. Яхаар болов? Яхаар болов? Энэ жоох шалахгүй юм дээр хийгээд юм. Гол нөгөөдөө нөгөө модны дээр гулгаад хажууд руу орчих гээд. Энэ орчимд тулгарсан асуудал нь зам хаагдчихсан, моднууд унчихсан. За тийм болох дээр шин зам гаргаж мод дундуур сүлжих шаардлага гарсан. За яг бидний хувьд бол шаврын дугуйтай явж байгаа учраас яг энэ нөхцөлд маш их гулгаатай хальтрах аюулууд бас гарч ирсэн. Тэгээд гол нь модон дундуур сүлжиж яваа учраас за яг гулгаад өксөө шидэд ч юм уу те мод руу орчих гэдэг аюулууд байсан. Яг энэ видеон дээр бол сайн харагдахгүй байгаа. Ерөнхийдөө бол уулын налуу өксөөр уруу газруудаар явж байгаа болох тэр машин өөрөө инерцээрээ гулгах, хальтрах. За тэгээд мод сүлжиж явах замд бол яг модтой маш ойрхон гарах үед гулгаад орчих гэсэн эрсдэл байсан учраас тухайн бүрт Max Trax шаврын давцан гавал ашиглаад гарч явсан. Одоо энэгээр юм уу? Манай замчин маань одоо ингээд бүр ийм томороо унсан байна да. Ингээд явсан. Очоод толцсон. Зам хайч. Наач амар нарийнх юм шүү дээ.
Тэ там байгаа мó? Одоо энийг чигээрээ гараа шүү. Яг Макстракс ашиглаа явж байгааг нь харах юм бол баш амархан энгийн завууд яваад байгаа юм шиг харагдаж байгаа. За яг Макстракс ашиглахгүйгээр явах юм бол мод бүргөх булгаж орох эрсдлүүд бол маш их байсан шүү. За. Яг болсон. Оо, тань. Болгоомжтой. Доошо тэр чигтээ гунсан шүү. Хэдэн цаг цастаар үзэлтний дараа харах болохоос өмнө ямар ч сан харуулах газраа зарлаа. За ингээд өвлийн аяллаа нээлт. Нээлтгэлээ. Тий. Гоё өдөр таарсан. Цөмөрөө тэгтээ наашаа ирэх гэж. Баярлалаа. Тас гараад хэдэн цаг явсан? Хэдэн цаг явсан нэрэ? 10 цаг за 9:30 хийж гарсан гэж бодъё. Тий. За 9 гэл гарсан. Ер нь 6 цаг гарan өнгөрсөн 7 цаг ч юм явж байгаа.
Тийм ээ. Тийм. Тэгэхээр бидэд маш хол ирсэн байна тий. Маш гол ирсэн. Маш холоор ирсэн байна. Тийм баг. Харин 6 цогцсон тий. 6 цагаар явж ирж байгаа. Тэгээд энэ аяллаа угаасаа зорилго нь өөрөө яг өвлийнхөө үйлрэлд аяллаа бэлтээд нөхөр шиг таун гэдэг ч тийм ингээд өөрийнхөө бэлтгэлээ шалгаад туршилтын Маш гоё гал ирсэн. Тийм зилүүд ямар ч тийм хүн хандаа. анир чимээгүй байна тий. Чимээгүй. одоо нар жаргачаар угаасаа нэлээд сэрэг хүн болчихно. Тэгээд тэрнээс өмнө майхнаа босгоод авсан. Хоёр эрэгтэй хүн таамт явж байгаасаа юу ч хийх шаардлагагүй шүү дээ. Гэлээч аюу авсаархан байх юм байна. Тийм. Тийм. Дэлгээд гацын заагаад. Хэрэг манай үзэгчнэр ирээс санаж ивэл энэ манай бас өнгөрсөн өвлийн аял дээр бас авч явж ирсэн байхan байгаа. Номадын майхан тэгээд ми ивент гэдэг түрээсийн газраас ингээд майхан ор мишок халаагуурд одоо 100 юм уу эсвэл тэ газын халаагууртаа шууд багцаар нь түрээсэлдэг. Тэгээд бид нар бас энэ өдөр бас гоё өвлийн амралтаа нэг өдөр агаарт амрангаа гэж одоо тэ найзуудтайгаа ингээд аваад гаад ирсэн. Та хэд сонирхоод үзээрэй. Description дээр линкийг оруулчих та хэд сонирхоод үзээрэй те. Шилбэр майхан биш үү? Ямар ч асуудал. Анх удаа өвөл тэгээ кампинг хийж явж байгаа хүнний өгштэй. Өнөө чи. Тэр хүнд л маш хэлбэр байна гэж яс огсорцсон ерөөсөө. Тийм үү сэтгэл. За тэгвэл зөөр ороод тодорхой. Тэгээ Тосгоо тий. За. тогтчул яг үнэ. За. Удаа. 3 цаг тэнд явдаг нэ. Яг юм байхгүй юм шүү тий. Кофенаас өөр юм. Бас авсаад байна. Хэ? Өөр бас авсаад байна. Гэтэ ямар ч тийм даарч байгаа мэдрэмж бол алга. Гэтэ энэ юмд онгойлгцсан байгаа шүү дээ. Хаалгуудаа хаачих юм бол өшөө. Зүгээр. Одоо бол гэтэ дайжгүй уус тий. Сайхан тогтоо байна уу? Хөө энэ буслаад байна да. Жоо Багсах. Сайхан тогтоо байна уу гэж. Тэгэхээр ингээд нөгөө өвлийн юмнуудаа ингэж бэлдэж явахгүй бол хэр бэлтгэл бэлэн байгаа билээ гэдгийг шалгахгүй бол ялангуяа өвөл машин барих. Сая бол бодлоо ялчгүй Юу бодож. ялчгүй эмти дугуул ялчгүй болохгүй юм. Шаврын дугуул. Шаврын дугуйтай бол ягаад ч явжлахгүй байна. Яг хүндэл юм руу ухаал майжаад байгаа хэрнээ яг гөлөөн дээр бол бүр амар болгож байгаа үстэй. Оффроуд зам дээр болохоор айгу дэжгүй байгаа дээ тий. Жохон юм шулуунтай ч юм уу гөлөөнтэй зам дээр бол айгу. Тий. Гөлөөн Таатай хэсэг дээр бол дэжгүй бодлоо шүү. тий. Сая тэгэл Max Trax байгаагүй бол тэр саяны хэсгүүдээр бол явахаар бууцтай. Амар юу гулгаад байгаа үстэй юм даа. Тэгээ тэр ялангуяа модон дунд дээр явахаар юургаа орчихгүй. Энийг онгойлгож болохгүй. Гүү яах юм? Жохон гал нь багсгач. Хүтэн байна уу? Энэ рүү нэг чич энэ амын Биш шүүр хонхлоо юм шиг. чам яг их болоог татах. Нэг Мсчина. Нэг суурин дээрээ сайн идээд дундуур нь юм хийхгүй. Тэгээ дараагийн суурин дээр бас аюу сайн идээд идэг тийм төрлөөр хооллоод байгаа байхгүй. Сая дундуур Суурин дээр хоолно гэж үгсэн үү? яг тэ нэг идэхтэй хидэж байгаа гэсэн үг. Тэгээд дундуур нэг мэдхгүй. Тэгээд дараагийнхаа хоолн дээр бас жоохон нэг хидчихдэг. Эсвэл зарим хүмүүс ч юм болохоор баг багаар ойр хиддэг шүү дээ. Тийм. Тэгээд одоо ямар бол юм? Одоо бид нар нөгөө нэг пичикл аашигаас болоод солонгос хүнсний хоол хийж идчихээн. За хийж идчихээн ч гэж ер нь бол яг энэ
хийгээд өгөө явуулсан байгаа. Одоо яг энэ юу бол кимчижигээ халааж ийн. Энд бол сая яг өөрийнхөө гараар удаага агшаалаа. Нэмэн. Алаа өөрөн сувч байгаас. Тэг кимчижигээ эдэндээ угаасаа гадаа өвөл явж ийн хүүтэн байна. За тэгээд гоё шөлтөө олчин бол кимчижиг яхахгүй юм шүү дээ. Ээж хийж өгсөн. Тэгээд сахын нэг эдэндээ Ээж юм аа шүү дээ. ээж юм аа шүү дээ энэ чинь. Алтартай. Апо шүс гойж дарааны шүс яагаад би ер нь бол жоохон тэгээд их шүү. Sunrise in West Virginia, sleep talking on the front porch, running barefoot to a creek. We learned to drive the van, then we had to hide it from the fishermen. 2 French braids make believing, like my own sister. Our souls weave together, beaded bracelets I won't forget. Friends forever. Counting up our crawdads, both of us 8 years old. Clawfoot's our brand new cold. In the middle of the night, we found bats in the loft with our flashlights. We were together, that made it alright. За ингээд бид гурав нэг өдрийн майхантай аял энэ түрээд өндөрлж байна. За одоо ер нь бол өнөөдөр харьцангуй цаг агарын хувьд температурын хувьд өчигдөртэй харьцуулах юм бол нэлээд хүйтэн болж ийн, цас орж ийн. Тийм болохоор ер нь бол өглөөний цагаа уучаад аль болох эртхэн буцъя гэж бодож байна. Нөгөө талаас маргааш мэдээж ажлын өдөр учраас очиж бас бэлтгэл хангана тийм ээ. За тэгээд ямар ч тач энэ удаагийн аялал нь болохоор өвлийн аяллаа ер нь бол өвөлдөө хэр төсвөртэй байх вэ гэдгээ шалгаж байгаа юм бас туршиж үзэж байгаа юм аялал боллоо. За тэгээд энэ удаагийн аяллаа онцлог нь бол битээр бас найзтайгаа хамт явсан болохоор аюу гоё түшигтэй, хантай байлаа гэж бодож байна. За тэгээд ямар ч тач хотоос ойрхон тийм маш ойрхон зайд яваад ийм гоё цэнгэг агаар тэгээд бас баггүй адал явдал тулсан байгааг манай энэ видеоны өмнөх хэсгүүдээс бол харж байгаа ах тий. Тэгэхээр ямар ч байсан ийм бас боломжууд хүн болгонд нээлттэй байгаа. За тэгээд манай энэ удаагийн дугаарт хамт байсан бүгдд нь баярлалаа.